За өнөөдөр энэ нэгдүгээр суваг телевизийг үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. За өнөөдөр бид нар бас энэ эрхэм хүнтэй ярилцах маань одоо үгээр эхэлж байна. За тэгээд альва улс үндэстэн бол өөрийн гэсэн одоо үндэсний үзэлтэй, за өөрийн гэсэн үндэсний эрх ашигтай байдаг тийм. Тэгээд одоо энэ цаг үеийн одоо хөгжлийг тодорхойлж байгаа жишээ нь одоо Япон болвол тийм Европ стилтэй гаднаасаа харахад за тэгээд яг ингээд отгошоо оронгууд нөгөө үндэснийхээ одоо үзэл баримтлал үндэсний тэр хэв маяг бол бүр тэгчгээрэн гүн үнзгээ шингэчихсэн. За тэргээрээ бүр брэнд болчихсон ийм улс үндэстэй. За гэтэл одоо бид нар монголчууд яг одоо гэдэг чинь хий юм бэ? Өнөөдрийн цаг үед те ер нь яг хаашаа яваад байгаа юм бэ гэдэг энэ асуулт бол одоо бас X хэвээрээ байж байна тийм ээ. За тэгээд энэ цаг үед одоо өөрийнхөө одоо 15 6 жилийг тийм ээ одоо тэр Монголын одоо үнэхээр хүчрхэг байсан дэлхийн талаас илүү эзэлж ийсэн энэ одоо үзэл онол тийм ээ энэ ухаан одоо яг юунд байсан юм бэ? Яагаад ийм хүчрхэг байсан юм бэ гэдгийг одоо энэ олон жил судалсан одоо эрхэмтэйгээ өнөөдөр ярилцж байгаа юм хэрэг таатай байна. За би нэвтрүүлгийн төгсгөлд нэлээ тодорхой өөрийг нь танилцуулна. За ингээд ер нь энэ үзэл онол одоо ямар учиртай юм бэ гэдгээс яриа гаргах гэж байна. Тэгээ 800 жилийн өмнө Чингис хаан Тэмүүжин гэж хүн шүү дээ тий. 13 настай хүн чинь үлдсэн. Авгууд нь хар гэрийн бойрон дээр хаяж нүүсэн. Гэтэл тэр Тэмүүжин хуу яасан хүний амьдралын хугацаанд дэлхийн 43 орныг 28 жилийн турш 88 удаагийн дан чөлөөлөх дайнуудыг хийж яасан. Дэлхийн эзэнт хөрөн буюу их Монгол улсыг байгуулсан. Энийг байгуулах үнэт зүйл, байгуулах итгэл үнэмшил энэ бүх зүйлийг хаанаас авч хийж хэрэгжүүлж ирсэн юм бэ гэхлээр өөрөө хэлээд өгсөн байт юм л да. Энэ бүх зүйлийг яасан мөнх тэнгэрийн хүчин дор. Мөнх тэнгэр гэдэг бол яаж чинь бүгдийг бүтээсэн агуу том зүйл байх нь шүү дээ. Тийм ч учраас Чингис хаан бие хийсэн гэдэг нэг ч үг байдгүй юм л да. Яасан мөнх тэнгэрийн хүчин дор аюутгаа дагтгаа биширдгүй мөнх тэнгэрийн хүчин дор бие хийсэн та хэм бэ гэхлээр би бол мөнх тэнгэрийн элч. За үүнээс цаашхаа яах юм бэ гэж хэрхийг тэнгэр мэднэ гэдэг. Тэгэхээр энэ зүйлийг одоо Германы сонгодог философийн эцэг Иммануил Кант судлаад юу гэж хэлсэн байт юм бэ гэсэн чинь монголчууд тэнгэрээс зарлиг хүлээж авдаг юм байна. Тэр зарилганд нь эргэлдсэн үг яриа байдаггүй юм байна. Энийг бүр томьёолж хэлэхдээ иршүүд императив гэж томьёолсон байдаг юм л да. Түүнээс гадна Монголын төр нэг нь ил нөгөөх нь далд энэ хоёр ёсоор оршдог юм аа. Тэгэхээр хаан гэдэг маань яхан ухаандаа ил харагдаж ард түмнээ засдаг. Тэр үнэт зүйл буюу тэр ард түмний араасаа дагуулах чадвар гэж гайхалтай төрийн зүйл байдаг. Энэ бүх итгэл үнэмшил тэр зүйлийг хаанаас авдаг юм бэ гэхээр тэнгэрээс тэр мөнх тэнгэрээс авч хийдэг байсан учраас дэлхийн одоо цөөхөн шүү дээ монголчууд бид сая 3 сая гэж тоологдож штэ. Ийм цөөхөлдөө мөртлөө дэлхийн дээдийг захирч удирдах явсан энэ бүх хүсэл зориг юу гэсэн бэ? Тэнгэрийнх байсан юм аа. Тэгэхээр та хэлж байна л да тэр японочууд бол жишээ нь тийм ээ гэж. Тэгвэл өнөөдөр ядангуяа сүүлийн 30 жил энэ төр барьж байгаа нөхдүүд төрийн үндэс юу вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна л да. Төрийн үндэс юм байна. Үндэстэй үртэй байж альва зүйл ургаж цэцгэлж те энэ бүх зүйл дэлгэрэн шүү дээ. Тэгэхээр яг нэг үлэхэд өнөөдөр өдрийг хүртэл шинжлэх ухааны байгууллагууд томьёолж хэлээд байдаг. Харамсалтай нь төр барьж байгаа нөхдүүд энийг төрийн бодлого болгож төмний хүртэл болгох тал дээр ямар ч үйл ажиллагаа хийгээгүй гэж хэлэх гээд байна л да. Тэгвэл өнөөдөр монголчууд бид яах ёстой юм бэ гэхээр өөрийгөө таньж, өөрийгөө мэдж, тэр тэнгэрийг мэдж сэрнэ гэж би унтж байгаа хүний тухай яриаггүй шүү дээ. Тэр махан биеийн унталтын тухай яриаггүй шүү дээ. Бидний дотор маш том хүч байна. Өнгөрсөн хугацаанд улс төрч тэр эдийн засагч тэр нийгэмч тэр бид яасан дандаа гадагшаа хайлтууд хийсэн. Нам гэхэд дандаа ийзмүүдийг хайсан. Тэгээд төгс хариултыг авч Монголын нийгмийг хөгжүүлж чадсан уу гэвэл үгүй байхгүй. Тэгвэл бид гаднаас хайхгүй юм байна. Хаанаас хайх юм? Өвөг дээдсийнхаа үлдээсэн ухаанаас хайх юм байна. Тэр ухаанд юу гэж чиглүүлсэн байт юм бэ? Чингис хаан бүр тодорхой хэлээд өгсөн байт юм л да. 800-ны дараа би эргэж ирнэ гэж. Эргэж ирэх цаг мөчийг юу гэж томьёолсон байт гэхээр монголчууд эмээлээ элгэндээ барьсан цагт гэж байгаа. Тэгэхээр энэ ямар цаг вэ гэхээр эргээд бид нүүдийн соёлоор гიშэлтэй
нүүдлийн соёл иргэншлийг өнөөдөр MLA гэсэндээ авчаад байгаа гэж байна. Элгэндээ тэр нь юу гэхээр одоо би малчин ард шүү дээ тийм. Ямар нөхцөлд элгэндээ авд юм бэхээр би агтаа бариад, уяан дээрээ уяад, гэртээ орж хуйг дуулах юм уу өмсчөөд тэгээд би юугаа өрөх вэ? MLA бариад гарч аваа цаг байхгүй. Өнөөдөр яг Монголын буюу дэлхийн нийтийн өмнө ирээд байгаа цаг хугацаа юу юм бэ гэсэн чинь яг энийг хэлээд байгаа юм бол. Тэгэхээр одоо яг нь MLA тохоод мордоод тэгээд яг нь шин цагийг авчрахын тулд явах ийм том аяны өмнө бид ирж байгаа. Цаг хугацааны хувьд болцсон байна гэж үзэж байна тийм ээ. Цаг нь өнөөдөр. Одоо Францын нөгөө том бошгоц зөвнөгч Нострадамс бас энэ тухай ярьсан байдаг тийм ээ. Ер нь бол яг 2012 оноос одоо Чингисийн байлдан дагуулж дэлхийн нөмөрнөө гээд ер нь бол Нострадамсын хэлсэн бошиг зөвгөнсөн зөвнөл болгон одоо ер нь биелээгүй баг байдаг юм шиг тий. За миний сонсноор бол тийм байгаа. Уншснаа. За тэгэхээр 12 оноос эхэлсэн байна гэж үзэж байна. Цаг хугацааны хувьд бол болж байна гэж үзэж байна тийм ээ. За мэдээж энэ цаг үед одоо хүмүүс тэнгэртээ итгэх ихний шаардлага ба шүү дээ тийм ээ. За бид нар яагаад ингэж энийг мэдэхгүй байгаа чадахгүй байгаа гэхээр мэдээж одоо 300-аас бараг 500-аад жил шахуу гадны улс орнд эзлэгдэж шүү дээ тийм ээ. Манжид 200, Оросд 100-аад жил гэх юм уу. Ингээд мэдээж тэр эзэлсэн улс орн монголчуудыг ахин сэргээхгүй, ахин ийм хүчрхэг байлгахгүй тулд л одоо бүхнийг ингэж хийжсэн гэдгийг бол бүгдээрээ мэдж байгаа. Яг хөө зүгээр сайн муу хэлгдээ сүүлийн 30 жилд бол бид нэр одоо өөрийнхөө түүхийг бүрэн судлах, өөрийнхөө байх эрх олдлоо шүү дээ тийм ээ. За тэрнийг айхтаасаа ашиглаж чадаагүй байж магадгүй. За тэгээд одоо яг энэ тэнгэр гэж одоо байдгийг та одоо юугаар нотлох юм? Одоо зүгээр сонсож байгаа хүмүүст бол үлгэр ярьж байгаа шиг сонсож байгаа тийм. Тэгэхээр миний авийг дондог гэдэг. Одоо таавас ингээд аавтай тийм ээ. Гэтэл дээр нь монголчууд ягаад эцэг тэнгэр гэж хэлдэг. Тийм эцэг тэнгэр минь өршөө гэл тийм. Эцэг тэнгэртэй сүүс санийхаа дээжийг яагаад өргөдөг юм бэ гэхээр байдаг учраас өргөдөг байхгүй юу? Байдгаар үл барам одоо тэр агуу том хүч байна. Тэр хүчнээс тантай, надтай, бидэнтэй хамт байхын тулд тэр эцэг тэнгэр яасан байна. Сүнс гэдэг зүйлийг надад шингээж өгсөн байгаа даа байхгүй. Тэгэхээр та бид өнөөдөр амьд явж байгаа юм, агаар амьсгалж байгаа юм, гол горих урсж байгааг энэ юу гэхээр тэнгэр буюу одоо хүн төрлөختийн нэрэл зайснаар одоо бурхан байгаа гэдгийг бодит зүйлээр өнөөдөр өдрийн хүртэл бидэнд үзүүлж ирсэн байна л да. Харамсалтай таны түрүүний хэлдэгчлэн энийг ойлгох тэр нүдийг, тэр чихийг яасан харийн бодлого хааж боож ирсэн байхыг үгүйсэхгүй ер нь тэгсэн. Тэгэхээр эргээд бид яаж тэнгэрээ олж сонсож мэдэж авах вэ гэвэл өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Энгийнээр хэлсэн шүү дээ. Эхлээд бие зас гэж. Тэгээд юу? Гэрээ зас. Тэгээд юу? Төрөө зас гэж байгаа шүү дээ. Энийг бид бие зас гэдгийг нэг 0 орох ч юм эсвэл одоо янз бүрийн хувц хүнсэг төдийгээр хараад байна л үгүй юм. Бие зас гэдэг нь та хоёр биенээс бүтдэг гэдгийг мэдээ гэж байгаа. Та бид ингээд хараад байгаа маань махан бие юу энэ 30% суугаад байгаа байхгүй. Гэтэл таны дотор яаж байна? 70% буюу таныг амьд явуулж байгаа энэ агуу том нэг хүчин зүйл буюу хумсны толионы чиний гэрэл байгаад байгаа байхгүй. Энэ хаана гэдэг юм бэ гэхээр таны зүрхний толт гэж манай монголчууд ярьдаг шүү дээ. Энэ гэрлээ бид яах ёстой. Харин ямар нэгэн ийзмэр биш өөрөө тийм ээ өөрийнхөө дотогш руу орж өнгөж ингэж таньж мэдэж өөрийгөө сэрэн гэдэг маань дотор байгаа сүнсээ буюу манай монголчууд ярьдаг шүү дээ. Та дотор хүнээ чагнасан уу гэж. Дотор хүнтэйгээ ярьсан уу гэж. Хэдий та өөртөө ярьж байгаа боловч энийг өгсөн тэр сүнсийг өгсөн тэр агуу нэгэнтэй ярьж байгаа. Ийм л үйл явцаас гадна одоо энэ хүн одоо Чингис хааны дэлхийн актив гэдэг зүйлд одоо 15 жил зүтгэсэн. Одоо нэг сургууль сураад бас 4 жил гарсан болж байна. Энэ сүүл одоо суусан сургууль маань миний хайж авсан энэ бүх зүйлийг одоо бүр үсгээс нь эхлээд ширхэгчлэн зааж өгч байна л да. Тэгэхээр эцсийн бүлэг таны тэр асуусан асуултанд хэлэхэд тэнгэр байна. Байх бүхэл тантай өнөөдөр хамтарч ажиллахад бэлэн байна. Харин та бид харахгүй ээж хадмод бөө удаан лам бөө гэд тоохгүй яваад байгаа байхгүй. Тэгээ ингийн нэг жишээ ярил л да. Цагаан сар болжээ. Танаа ингээд хойморт ингээд залраа сууж байгаа байхгүй юу? Гэтэл та орж ирээд хатуучин сууж байгаа хинч танихгүй нэг ааваа гэдэвэл одоо таныг төрүүлсэн аавд ямар санагтаа.
Яг өнгөрсөн хугацаанд ийм л зүйлийг бид туулж ирсэн. Эцэг тэнгэр маань та бидний яаж байна? Хараад над руу ирээсэ, надыг мэдээсэ, надыг таниасэ гэд бүхэл бүтэн бодлого судрыг өгөөд хараа сууж байгаа. Ийм л цагийн мөн бид байна л да. Тэгээд тэнгэр байдаг юм байна тийм ээ. Байхдаа бол та ингэж хэлээд байна шүү дээ. Нөгөө магадгүй тэнгэр гэдэг бол нэг том гэрэл байх нь тийм ээ. Гэрэл мэдээллийн гэрэлч гэдэг юм байна. Тэрнээсээ хүнд сүнс хэлбэрээр одоо өгч ингээд нөгөө хуваалцж яах гэсэн үг. Одоо өөрөөсөө магадгүй одоо энэ тэнгэр бол дотор оршиж яах гэсэн санааг хэлж байна уу? Ерөөсөө бодит оршихуй байдгийг. Тэрийг 1994 онд NASA авсан гэрэл зураг байдаг юм л да. Энэ тэр даруйда дэлхийд бол маш том шуугиан тарьсан. NASA бурхны орныг олсон уу гэж. Энэ нь юу? Бүр том оршихуй байхгүй да. Би даасан одоо хинээс ч хараад бус. Хинч үл захирагдах. Тэр бүхэл бүгдийг өөрийгөө томьёолж хэлсэн байт юм л да. Миний сэнти бол тэнгэр юм аа. Миний хөлийн гишүүр бол газар юм гэж. Бүх зүйлийг бүтээсэн тэр одоо карма өрөөнд амьдарч байгаа юм шиг хүний гарын бүтээл бий байхгүй гэд өөрийнхөө шинж чанар бүх зүйлийг л бидэнд судраараа дамжуулаад таниараа мэдээрээгээд хэлээд өгсөн зүйлийг л бид хайгаад өнөөдөр өдрийг л хүрсэн байгаа юм л да. Хайгаад таниад мэдээд ойлгоод ирэхэд бол үнэхээр тэрийг туйлын бодтой байгаа гэдгийг таны дотор байгаа хүн мэдрээд ирдэг байхгүй. Мэдэрсэн цаг мөчөөс эхэлж энэ хүнд яа гэхээр итгэл төрнө. Айд салга болно. Хин нэг хүнд муу санаа санах зүйл нь байхгүй болно. Бүх зүйлийг яах вэ? Эргээ. Монголчууд хэлдэг штэ. Болохгүй үг бүү яриа гэж. Яагаад вэ? Тэр тэнгэрийн сонсоод хийчдэг учраас юм шүү дээ. Тэгэхээр яаж чинь одоо бүр дэлхийн нийтийн үг байдаг шүү дээ. Монгол хүн бэлгээрээ. Хятад хүн бенчингээрээ гэж. Яагаад бэлгээрээ гэдэг нь монголчууд тэр тэнгэр байдгийг мэддэг учраас хэлсэн зүйлийг хийчдэг учраас яадаг вэ? Тэгэхээр яаж чинь болохгүй хүнийг нь бүү ороо болсон эдэнэс бүү зайлаагээд яг нэг нь үлгээд одоо энэ сургууль сурж Монголынхаа тэр зөвлөсөн үгийн цаад гүн утгыг ойлгож таньж мэдчихэв. Тэгэхээр тэр бие зас гэдэг маань яаж та хоёр биенээс бүтсэн гэдгээ мэдээ гэж. Гэрээ зас гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр энэ махан бие биш үү? Нэг том зүйлийг тээж авах сав байхгүй юу? Сав. Бид хүүхэд байхдаа загнуулдаг байсан шүү дээ. Хоолны сав гэж. Тэгэхээр сүнсийг тэр тэнгэр ягаад танд өгсөн юм бэ гэхээр тантай хамт байх гэж өгсөн байхгүй. Хамт байх гэж. Өнөөдөр ягаад байхгүй байгаа юм бэ гэдэг зүйлийг энэ 30 минутанд бол амжаад тайлбарлах боломжгүй. Байхгүй байгаа шалтгаан нь юу юм бэ гэсэн чинь та бидний эхийн хөвлөд урмаа шаглагдаж байгаа тэр хажууд байсан гэж. Энэ цагийн төлөө чамайг бүтээж бий болгосон юм аа. Тийм учраас тэднийг дуудаа гэж. Өнөөдөр ямар цаг юм бэ гэсэн яг энэ дуудаж байгаа цаг байхгүй юу? Хин дуудаж байгаа гэхээр бидний ярьдаг одоо бидний шүтдэг хязээж урууж байгаагүй эцэг тэнгэр дуудаж байгаа цаг байхгүй. Тэр хэнээр дамжуулж хийдэг юм гэхээр хүнээр дамжуулж хийдэг байхгүй. За яг энэ ярилцлагын үгээд хараад сууж одоо ярьж байгаа нь энэ хүн боловчиг дээр нь тэр тэнгэр ирж үйл ажиллагаагаа явуулж байгаа ийм зүйл юм л да. За магадгүй энэ яриа сонсож байгаа хүмүүст аюу хол байж магадгүй. Тэгвэл тэр хүмүүс өөрийгөө юу гэж бодох вэ гэхээр бид тэнгэрээс тэгж холдож, тэгж харьжиж, тэгж таслагдсан юм байна гэж бод. Хэрвээ та үнэхээр энийг одоо таньж мэдээгээд бодоод эхлэх агшинд бүх зүйл таны өмнө нэгдэх. Ийм зүйл байдаг. Байдаг гэдэг яагаад их тийм урамтай хэлж яана вэ гэхээр тэр бүх мэдрэмж мэдээллийг энэ хүн өөрийн биеэрээ аваад, үзээд, амтлаад, мэдрээд hirцэн учраас яриад байгаа юм шүү дээ. Хүн үдсэн зүйлийнхээ тухайд сайхан ярина шүү дээ. Жишээлбэл та Япон гэж ярьлаа. Би Япон очиж үзээгүй учраас Японы тухай ярьж чадахгүй шүү дээ. Яг үнтэй адилхан зүйл байхгүй. Одоо жишээлбэл тэр тэнгэр бурхан байгаа гэдгийг мэдгдсэн. Тэгвэл хин нэгэн лам, хин нэгэн бөө хүнээ дамжуулж мэдсэн зүйл бол биш. Надыг мэдэрээгээд яасан судраа үлдээсэн байхгүй. Тэр судрынхын дагуу өөрийнх нь хүслийн дагуу таньж мэдсэн учраас ийм ихтгэлтэй байдгийм байна. Ийм амар амгалан болдгийм байна. Явж юу юм бэ гэхээр манай монголчуудын хэлдэг тэр хүн чанар бие биендээ хэлсэндээ байх. За гэдэг нь монгол ирчүүдийн хандгаа байдаг шүү дээ. За гэвэл яа байхгүй гэдэг нь яасан хэлсэнтэй. Нөхрийн ажил бүтвэл өөрийн ажил бүтнэ. Айл улсын амь нэг, саахалт улсын санаа нэг гэж. Энэ гайхалтай чанаруудыг маань өнгөрсөн хугацаанд таны хэлдэг шиг Монголыг монголоор нь байлгахгүй. Тэр тэнгэртэйгээ эргээд холбогдох энэ боломжуудыг таслах нөхдүүд яасан хүн хүндээ чоно гэж хэлсэн байдаг байхгүй. Тэгэхээр бид яг нь эргэж өвгдээцийн тэр хүчрхэг байсан
Тэ түмэн жилдээ хэдэн түмэн жилдээ яасан. Хизээч өвдөг нүгэрч тэ одоо дорой буурай болж байгаагүй. Байсан цаг үед байсан. Гэхдээ Тэнгэрээ ойлгож мэдэж чадсан цагт монголчууд босдог байхгүй. Тийм том одоо цоошин ирний өмнө ирчээд байна гэдэг зүйлийг л хэлээд байна л да. Энэ цагийг монголчууд цаг нь болоход цасан дороос яргуу ургана гэж хэлсэн байдаг. Тэ. Одоо цаг үед амьдарч байгаа хүмүүс бол одоо шинжлэх ухаанаар батлагдсан зүйлд итгэж байгаа шүү дээ, тийм ээ. За тэгээд энэ тэнгэрч гэж юу байдгийг одоо Чингис хаанаас бид нар бүр цааш нь орчихсан байлаа шүү дээ, тийм ээ. Тэгээд магадгүй одоо бас нэг 90 оны хувьсгалчдын буйнаарч гэдэг юм уу бид нар Чингис хааныхаа талбай энтриг байгуулад ингээд судалж эхэллээ, тийм үү. Тэгээд энэ цаг үед бас л итгэж өгөхгүй байгаад шүү дээ, тийм ээ. Тэнгэрч гэж юу вэ? Чингис гэж юу вэ? Тийм ээ. Тэгэл нэг л одоо дэлхийн талааг эзэлсэн. За одоо энэ мянганы сууд хүн гэдэг дэлхийн ингээд тодруулчаад энэ одоо газар дэлхийд одоо амьдарч байгаа хүмүүс чинь орон нутгад амьдарч байгаа хүмүүс нэг юм паникийн байдалтай үндсэндээ байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр яагаад гэхээр за одоо үнэхээр тэр юу байдаг юм байна? Тэнгэр байдаг юм байна гэж үзвэл одоо юуны хүчээр тийм ээ хүмүүст одоо мэдэгддэг юм бэ. Түрүүн та хальт үг гэдээ ярьчих шиг боллоо тий. Үгийн эд шид гэдэг нь одоо яг ямар хөө маягаар илэрдэг зүйл вэ гэдэг. Одоо яг энэ үгээр холбогдно. Тэр тэнгэртэй. Ямар үгээр вэ гэхээр амьд үгээр. Амьд үг нь хаана вэ гэхээр өөрийнх нь бичиж үлдээсэн судартанд байгаа даа байхгүй да. Тэгэхээр үгийн дээд кодыг монголчууд хэлсэн. Үгээр хүнийг өхүүлчих болно. Үгээр хүнийг амьдруулчих болно гэж. Тэгэхээр манай сургууль яадаг юм бэ гэсэн тэр амьтаа үгийг заагаад байгаа байхгүй. Амьтаа үгийг хэлээд байгаа байхгүй. Тийм учраас яаж байгаа гэдэг нь мэдрэгдээд бүх зүйл өөрчлөгдөд үгээр бүх зүйлийг бүтээж болдог. Тэгэхдээ хэн нэгэн хүний бичсэн үгээр биш. Тэгэхээр одоо хүн төрөлхтний явж ирсэн түүхийг харахад манай эртний өмнөх гэж бид ярьдаг шүү дээ. Нийтийн тооллын өмнөх гэж хэлдэг. Энэ нь ямар эрен байсан юм гэхээр уян ухааны эрен байсан юм байна л да. Тийм учраас тэнд яасан шинжлэх ухааны бүх эцгүү төрж байж, шашны бүх томцуул төрж байж. Та бид тоолоод 2021 он гэчлээ шүү дээ. Энэ юу аргын эрен буюу технократ. Энэ юу ахуй анхтаж гэл байгаль дэлгүүргөө дайрал бүх юм одоо юу мухардаад байж байгаа нь энэ шүү дээ. Тэгвэл ямар эрен өнөөдөр ирчээд байгаа юм гэхээр эргээд бэлгийн буюу уян ухааны эрен, бомбын эрен гэл одоо янз бүрээр ярьж байна л энэ ирчээд танаа гэрт ороо суудсан баг. Ялангуяа сүүлийн үед төрж байгаа хүмүүсийг та анзаарч байгаа баг. Шинжлэх ухааны хүрт хэлээд шүү дээ. Индиго хүмүүс, кристалл хүмүүс 5-6 хэмжээс хүмүүс өмнө хэлээд орчдөг зүйл биш байхгүй. Тэрийг таньж мэдэх тасралтгүй байнгын үйл ажиллагаа байдаг юм байна. За жишээлбэл махан биетэй хүүхдийг хэдүүлээ төрүүлээ гэж бодъё. 8 сар эхийн хэвлэлийг тээгдэх үү. Тэгнэ. Гарч ирэхэд нь бид 8 сар хөхүүлэх үү. Одоо ээж нь те ангир уурга хөхүүлнэ шүү дээ. Тэгээд бантхан эдэн тэгээд одоо бор хоолны тухай асуулт яригнаа та. Гэдэг шиг энэ цаг үеийн ямар юм бэ гэсэн чинь сүнсээрээ энэ дотор хүнээр яаж чинь дахин шинжлэхдэх ийм цаг үе байхгүй. Тэрийг юугаар хийх бэ гэхээр үгдээ бүр сүнслэг утгаар. Одоо жишээлбэл одоо манай монголчууд үнэхээр гайхалтай. Тэр одоо яг нэг үг хэлэхэд одоо Монголын ард түмнийг энэ хүн нь хизээч шүүмжилдэггүй. Яагаад гэвэл эд унтж байгаа баатар. Эд сэрхийн бол яадгийг баагаыг одоо луу унаад явна шүү гэдгийг одоо лев гүмлөө гэж Оросын эрдэмтэн өөрийнхөө шинжлэх ухааны судалгаагаар баталсан зүйл байхгүй да. Тэгэхээр би энд огт байхгүй зүйлийн тухай яриаггүй байхгүй. Дандаа байж исэн таны цуснд бүх зүйл нь байгаа зүйлийг эргээд хэрэглэх тухайд асуудал ярьж байна. Одоо энэ таны яриг сонсоод байж байгаа хүмүүс яг юу бодоод ямар бэлтгэл хийж явах хэвчтэй. Одоо магадгүй нэг оюуны эрен ирсэн байна гэж штэ тийм ээ. Энэ оюуны эрэнд амьдрах тэнд одоо амжилт гаргах энэ хүмүүс одоо ямар бэлтгэл хийсэн байх хэвчтэй. Яг үнэ. Хамгийн түрүүнд би гэдэг тэр бардам тэр их цанга авч. Би гэдэг. Яг тэгвэл Чингис хаан ч хүртэл би гэж хэлээгүй шүү дээ. Тэгэхээр би гэдэг тэр бардам занга хайчихвал одоо таны хамгийн ихний хийх ажлыг хэлээд шүү дээ. Энэ сонсож байгаа хүмүүс хамгийн ихний хийх ажлыг би гэдэг занга тэр бардам занга орхицгоо. Тэр хүнээ бүр тайлж хай гэсэн мэт. Тэгээд юу мэдэх ёстой бэ гэхээр одоо өөрийнхөө сурж байгаа сургуулиар манай сургууль руу ир гэж хэлэх гээд байна л да. Ягаад гэвэл энд эмх цэгцтэй, дестератай, тасралтгүй байнгын таныг өсгөж байж болох тэр шинэ хүм бүтээх ийм үйл явцыг ганцхан Монголд биш.
Дэлхийн нийтээрээ энийг хийж байна. Тэгээд монголчуудад би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр түүхийн туршид монголчууд манлайлж ирсэн. Энэ түүхэн онцгой цаг үед бид бас хоцрох уу? Үгүй байхгүй юу. Бас магнит нь явж байгаа. Харин та хоцролгүй ороод ир. Орж ирвэл таны юу хийхийг өдөр тутам цаг минут тутам юу хийхийг чинь ширхэгчлэн зааж өгөх гэдэг шүү дээ. Нууц шил ямар сургууль? За одоо юу гэдэг юм дөнгөж төрсөн хүүхдэд гарч ирэнгүүт нь бид бантаа өгдөг. Яг үнтэй адилхан байхгүй юу. Яг бол таны сүнсний хоол. Одоо бид сүнсний хоол үгээр хоолноо гэж хэлж шээ. Юу хүн хоёр биенээс бүтнэ, махан бие, сүнсэн бие. А сүнсэн бие 70% байдаг. Сүнсийг юугаар хоолд юм бэлэр үгээр хоолд. Тэгэхээр өнөөдөр би тим сургуулийг хэлчихвэл яг хахч өгч гээд шээ. Ягаад сүүгээ үйдээгүй учраас. Тийм учраас ядаж яах нь. Одоо 10 сарын 7-оос 17-ны хооронд 8 цуврал семинар байгаа. За. Ядаж энийг сонсчихвол хэлж болно. Тэгэхээр ядаж нэг 8 удааны сүүгөө уусан хүнд хэлэх гээд шүү дээ. Үнэхээр энэ сүнсний үйл ажиллагаа энэ манай сургууль бол газрын сургууль биш байхгүй, дэлхийн сургууль биш байхгүй. Одоо Харвард, Кембриж, Оксфорд бол бидэнд дэндүү балчирдана. Энийг би хэлээд байгаа биш. Бидний үтсэн судраг гэрчлэлтгий. Энэ бол Тэнгэрийн сургууль. Энэ сургуулийг магадгүй тэгээд би магадгүй гэж хэлдэ шүү. Чингис хааныг 10 жил алга болчдөг байхаа. Тий. Нууц төвшин байдаг. Тий. Хайцсан бол. Магадгүй энэ Тэнгэрийн сургууль сурсан байх. Яг би магадгүй гэдгийг банк хэлээд байна уу гэхэлэр тэр дэлхийн дайдыг захирч авсан хүн, тий дэлхийн дайдыг захирч авсан хүн. Яагаад өөрийнхөө дүр төрхөөр ядаж нэг зоос ч гэсэн цутгуулаагүй юм болоо. Нэг хөшөө дурсуулж гэсэн бүтээгээгүй юм болоо. Гэсэн чинь бидний үздэг судар дээр байж байгаа байхгүй. Бүгдийг бүтээсэн одоо Тэнгэр тэнд сууж шít. Одоо оюун ухааны эцэг одоо миний сүнсний эцэг тэнд сууж байна да. Гэтэл өөрөө тэг өмнөр нь босож одоо хөрөг бүтээн гэж ярьдаг байхгүй. Өөрийгөө шүтгүүлэх нь яаж вэ? Энэ гэм нүгэл буюу буруу зүйл гэдгийг Чингис хаан дээд хэмжээнд мэдсэн учраас нэг ч зоос сутгуулаагүй, нэг ч хөрөг зуруулаагүй. Одоо бол нэрд гараад жоохон нэрд гарангаал тэгэл энэ бүгдийг хийж чинь тий. Тэгэхдээ энэ бүгдийг хийсэн шалтгаанаа таны түрүүний тэр Монгол улсын одоо бодлого байна уу гэдэг зүйлтэй холбож би хэлэх гээд байна л да. Юу гэхээр бүх зүйлийг нэн тодорхой их сурвалж бар нэн тодорхой хэлсэн баг. Мөнх Тэнгэрийн хүчээр. Тэгвэл өнөөдөр өдөр та бид яах гэж байгаа гэхээр тэр Тэнгэр буюу тэр бүгдийг бүтээснийг таньж мэдэх нэгдүгээр асуулт. Тэгээд танд байна уу үгүй юу гэдгийг мэдэх нэгдүгээр асуулт. Мэдчихвэл яаж юм? Тэрнтэй холбогдох нь дараагийн асуулах гэдэг нь. Дараа нь яг өөрийгөө бэлтгэх нь гэдэг дистрат одоо хүүхэд мөлхөн тэгээ босоод алхах нь гэдэгтэй ийм дистралын дагуу тэр Тэнгэрийг таньж мэдэж нэг болдог зүйл юм байна. Тэрнээс ш одоо юу гэдгийг нэг өдөр суугаад нэг өдөр уншаад одоо нэг одоо жишээл махан биеийн сургууль дуртай үед очиод дургуй үедээ пялаад багштай одоо юу гэдэг нэг юм өгөөд ингээд би кредит цагаа нөхүүлж манай сургууль тийм биш байхгүй. Нэг ч хичээл тасалж болохгүй. Яагаад? Энэ Тэнгэртэй хүн төрлөختөн монголчууд холбоотой байсан байхгүй. Холбоотой байсан учраас бидний агуу түүх бүтсэн юм шүү дээ. Та түрүүн Тэнгэр багагийн баталгаа хэлгэсэн баха. Тэгвэл их Монгол улс байгуулсан энэ баталгаа юу юм гэхээр Тэнгэр багагийн баталгаа байхгүй. Тэр Чингис хаан бодоод хийцэн үгүй. Өөрөөс нь асуухад хэлээд шүү дээ. Би Тэнгэрийн хүчинд хийсэн юм аа. Би хийгээгүй бүр толгоос ихсрээд шүү дээ. Би хийгээгүй гэдэг. Тэгвэл өнөөдөр өдөр Монгол орн төдийгүй, таны амьдрал төдийгүй те дэлхийн өмнө яаж вэ? Тэр бүгдийг бүтээсэн нэгэн бууж ирж тэр гайхалтай хүн төрлөختний олон мянган жил хөсөн хүлээсэн тэр деваажин өхөл байхгүй, өвчин байхгүй, нулимс байхгүй нийгмийг байгуулъя гэдэг шүү дээ. Ийм нийгмийг монголчууд байгуулсан шүү дээ. Жишээлбэл 18 дугаар зууны эцэс хүртэл шорон байхгүй, цагдаа байхгүй, эмнэлэг байхгүй нийгмийг монголчууд хийсэн. Тэгэхээр дадал байна. Тэгвэл дараагийн төвшний нийгмийг яах гэж байна? Тэр өхөл байхгүй, өвчин байхгүй, нулимс байхгүй нийгмийг яах гэж байна? Тэр Тэнгэр ирж бидэнтэй хамт нэг болж хийх гэж байгаа ийм зүйл байхгүй. Гайхалтай. Үлгэр ярьж байгаа шиг сонсогдож байна. Гэтэ үлгэр гэдэг бол мэдээж бодит зүйлийн эхний одоо алхам. Тэгээд мэдээж одоо та 10 жилийн өмнө энийг ярьсан бол хүмүүс шоолох хэмжээний байхгүй юу? Тэ? Одоо эн чинь монголчууд ер нь одоо дэлхийн нийт ингээд нэг ухамсарын төвшөнд нэг шал өөр болчиход байна. За 20 дугаар зууны суут эрдэмтэн Америкийн Ричард Фенман гэдэг одоо том физикч хүн нэг сонд дээрс өгсөн байгаа. Олон улсын сонд. За тэн дээр юу гэсэн бэ гэхээр нөгөө машина шаварт суулгачаад дугаар дээр нь Мадин Монголиа гэж биччихээд тэгээд ингээд өөрөө түрээд зураг авахсан байдаг байхгүй юу.
Тэгээд тэр ярилцлаганда юуг тайлбарсан бэ гэхээр дэлхийн шинжлэх ухаан бол ингээд шавар суучглаа. Тийм ээ. Энэнийг бол одоо монголчуудын энэ оюун ухаанаас ирж хайхаас өөр арга зам байхгүй байна гэж. Бид бол өнөөдөр нэг Америк шиг болох гэж зүтгээд байгаа шүү дээ. Ер нь бол тийм ээ. За энэ дээр нэг товчим ярихад би нэг Японд сурч амьдарч байхад солонгосчууд бол японочдоос нэг 20-30 жилээр хоцорч яваагаа бүгдээрээ мэдэрдэг ер нь бол. Тэгсэн хэрнээ биднээс нэг 20-30 жилээр төрүүлж яваа гэж ярьдаг. За тийм л байгаа одоо энэ цаг үеийн хөгжлөөр. Гэтэл японочдод Америкчууд заагаа зогсчихдаг. Магадгүй 20-30 жил. Бид нар Америк шиг болоход зүтгэх юм бол 100 жил бид нарт хэрэгтэй. 100 жилээр төрүүлээ явж гисэн байна. Гэтэл тэр болох гээд байгаа тэр энэ цаг үеийн одоо дэлхийн нийтийн одоо соёл иргэншлийг тэргүүлж байгаа энэ улс үндэстэн чинь улс төр чинь одоо Билл Клинтон гэдэг бас та ярьдаг тийм ээ. Билл Клинтон одоо монголчуудын Чингисийн нүүдэлчдийн одоо соёл иргэншлээ сурахгүй бол энэ дэлхийн нийтийн цэнхэр гарагаа бид нар алдахад бэлэн болчлоо гэд том хордуудаар хилээд яваад байдаг тийм ээ. За тэр Richard Penman байна. Тэгээ одоо Германы одоо том суутнууд байна. Ингээд дэлхийн нийт яагаад ингээд монголчуудын энэ гүн ухаанаас судлах гээд байгаа юм бэ? Бид нар тэнэгэл биш юм бол яагаад энэ тэр зүйлээ бид нар өөрсдөө судалж болохгүй гэдэг дээр л одоо хүн бүр бас бодоосоо гэж хүсэж байгаа. Ер нь олон ч хүмүүс бас бодож бясалгаж тийм ээ. Энэ ухааныг судалж яваагийн одоо тэрхүү магнит бол би таныг явж байна гэдэг утгаар өнөөдөр бас урьж ярьцлага хийж байгаа гэж манай үзэгчид бас. Тэгэхээр яг та хэн энэ цаг хугацааг тогтоодог юм? Энэ цаг хугацаа хэн удирддаг юм? Тэнгэр удирддаг байхгүй та. Тэгэхээр та яг зөв харсан байна. Үнэхээр Америкийн нэгдсэн улс шүү дээ. Одоо дэлхийн нийт өнөөдөр Америкийн прагматик философоор явж байгаа. Америкийн прагматик философи бүтээхийн тулд Америкчууд 300 жилийн судалгаа хийсэн байдаг. Ямар хэнийг судалсан юм бэ гэхээр дандаа монголчуудыг судалсан байдаг. Ингээ ярил одоо зөндөө зүйлийг хэлж байна л хэлж болно л доо. Тэгээ 1964 онд Америкийн ерөнхийлөгч Джеймс Картер шиг санаж байна. Одоо бид Америкийн прагматик философиг боловсруулж дуслаа. Энэгээр юм тэр нь 5хан зүйл байдаг шүү дээ. Хамгийн сүүлд бурхан байгаа гэж үздэг байхгүй. Тэгвэл монголчууд хүн төрлөختийн яагаад ингэ судлаад Монгол руу орчдөг юм бэ гэсэн чинь монголчууд тэр эцэг тэнгэрээ таньж мэдээд хамт байгаад дуулууртай байж чадсан байхгүй. Дуулууртай. Одоо тэнгэрийн өмнө хамгийн таалагддаг зан чанар юу вэ? Дуулууртай байх. Тэгэхээр Монголын ард түмэн энэ 30 жилийн хар дарсан зүуд тэ энийг яагаад өнөөдөр өдрийг хүртэл тэсвэрлсэн юм бэ? Энэ цагийг хүлээсэн байхгүй. Монголчууд өнөөдөр хинтээ хамт байхыг хүсэж байгаа юм байна. Тэнгэртэй хамт байхыг хүсэж байна. Бид хайсан энэ хүн хайсан. Тэр газруудад байгаагүй гэдгийг үзэгчид өөрсдөө мэдчихэж байгаа. Тэгвэл энэ хүн уриалаад шүү дээ. Байна гэж хэлээд байгаа нь яаж вэ? Тодорхой тий одоо бүрэн мэдсэн гэж бас хэлж болохгүй. Ягаад гэвэл тэр бүр хитийцэн бүгдийг бүтээсэн гайхалтай шүү. Тодоход юу юм бэ? Одоо Монголд амьдарч байгаа хүмүүс тэр болгоныг сайн ойлгохгүй байгаа юм нэг. Ялангуяа одоо нөгөө гадаадад амьдарч байгаа одоо Америк, Япон, Солонгос хөгжингүй орнуудад амьдарч байгаа оюутнууд одоо хүмүүс юу гэдэг вэ гэхээр ер нь тэнд одоо хамгийн мундаг юм байна гэж тавхаад очисон чинь нөгөө нэг энэ өвгдээдсэн энэ одоо өв уламжлалт чинь хамгийн одоо зүйл байсан байх гэдгийг мэдэрсэн байгаа. Тий, нүүдлийн соёл иргэншлийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц гүн ухааны хөдөлмөр гэж үздэг юм л да. Дээд идеализм гэж одоо Германы сонгодгоо томьёолсон байдаг байхгүй да. Тэгэхээр нэг малчин хүн 1000 эрдэмтний ажил хийдэг. 1000 эрдэмтэн шүү. За энийг одоо элбэгдэрж ерөнхийлөгч одоо 1000 мэрэгжил зэрэгжил гэдэг нэг малчин өнүүлэх өгөөд байгаа байхгүй. Тэгэхээр бид одоо хэн нэгэн одоо энэ цаг үеийн байна шүү дээ. Энэ цаг үеийн хэн нэгэн хүн хүний бүтээсэн одоо онол гэдэг юм уу таамгаар явах цаг өнөөдөр биш байхгүй. Өнөөдөр хинийхээр явах юм бэ гэхэл тэнгэрийнхаар яв. Энийг би биш. Би биш. Тэнгэр өөрөө өнөөдөр яаж чинь зарлан тунхаглаад таниулж мэдүүлээд явж байгаа ийм зүйл. Харин өнөөдөр одоо технологийн энэ дэвшлүүд та бидэнд энийг таньж мэдэх, богино хугацаанд ойлгох энэ боломжийг өгөөд нь шүү дээ. Тэгээ өгөөд нь. Тэгэхээр яг нийлбэл энэ хүн бол Монголын ард түмнийг муулуулах үнэн дургу. Яагаад гэвэл ард түмнийхээ дунд өнөөдөр өдрийг хүртэл байж байгаа. Тэдний мөн чанарыг таньж мэдсэн учраас юм шүү дээ. Харамсалтай нь сүүлийн 30 жил Монголын ард түмний зүрх сэтгэл хүрсэн үг хэлсэн нэг ч хүн байхгүй шүү. Тэгээ улс төрийнхээ хэлж шít. Харин Монголын ард түмэн үнэхээр дээд кодыг хэлэх юм бол тэд яаж чад дагаж явахд бэлэн байгаа. Монгол цус ирсэн байгаа. Харин зөв газараа
зөв цагтаа очих нь чухал байна. Хаалгадаг шүү дээ. Тэгвэл өнөө маргаашгүй болсон. Тий. Бидний нэг хийж чадахгүй зүйл цаг хугацаа шүү дээ. Таач удирдах чадахгүй, би ч удирдах чадахгүй, би л гэлэн тонч удирдах чадахгүй зүйл шүү дээ. Харин манай монголчууд цаг агаарыг шинжиж мэддэг хэрнээ ямар цаг үе гэдгийг ерөөсөө мэдэхгүй байна л да. Өнөөдөр ямар цаг үе юм бэ гэсэн чинь шинэ ирэн нэг ирэн халаагаа өгөөд цоо шинэ ирэн ирж байгаа. Ийм цаг үе байхгүй. Тэгэхээр одоо энэ сонсогч үзэгчдийн хувьд ямар хувь зээний өмнө бид байна вэ? Шинэ цаг үетэйгээ нийлээд урагшаалгах уу? Буурин дээр үлдэх үү? Энэ үйл явцыг хэлэхдээ яг уу жингийн цуваа явдгаараа л явна. Замын жингэр хуцдгаараа л хуцсан. Та тэгвэл тэр нохоо шиг нэгэн болж хуцаж үлдэх үү? Явж байгаа нэгэнтэй те хамт урагшлах уу гэдэг ийм зүйлийн өмнө байна. Тэгэхээр магадгүй үнэн үг хатуу. Бид өнөөдөр ийм аимшигтай нийгэмд байгаа шүү дээ. Үнэн үг хэлсэн хүнд хүн өстэй. Өхөр усан хүнд нохоо өстэй. Тийм биз? Тэр бүхэл одоо төрхөн үнэн, өхөн үнэн гэдэг ийм хараалын нийгэмд байгаа шүү дээ. Тэгвэл энэ хараалыг хариулж болдго юм байна. Тэр бүхэл энэ гамшигын амьдралыг монголчууд хэлдэг шүү дээ. Зовсны эцэст жаргана гэж. Энэ зовлон чинь хугацаатай юм биш. Та тэгвэл энэ тэнгэрийг таньж мэдээд ойлгоё гэдэг нь чинхүү хүсэл эрмэлзэл гаргаад шийдвэр гаргах юм бол та өөрийнхөө амьдралд, өөр хүүхдийнхээ амьдралд, өөрөө хайртай хүмүүсийн амьдралд тэр зовлон гэдэг зүйлд нь цэг тавьчихж байгаа байхгүй. Тэгээ юу болох вэ? Аз жаргал, сайн сайхан гэдэг зүйлийн үүд хаалга нь болох боломж байна. Гайхалтай. Тэ. За маш гоё зүйл одоо маш сайхан мэдээллийг манай үзэгчид өнөөдөр энэ богинохон цаг хугацаанд авсан байх гэж бодож байна. За тэгээд бид нар бол үнэхээр шинжлэх ухаанаар танигдсан зүйлийг л өнөөдрийн төвшөнд бол мэдэрч сайн байна, зөв байна гэж үзэж байгаа. Тэгээд үнэхээр тэр одоо Чингис богдын үнэхээр тэр цаг үед хэрэгжүүлж исэн, тэр одоо цаг хугацааг эзэмшиж байсан, тэр хурдыг эзэмшиж чадчихсэн энэ зүйлийг бол одоо саяхан нөгөө манай нөгөө юу байлаа шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй эрдэмтэн Стивен Хокинг гэдэг одоо Америкийн тийм ээ. За тэдний багийнхан бол одоо нээж илрүүллээ. Цаг хугацаа хурд бол цаг хугацааг зогсоож чаддаг юм байна. Тэр мэдээлэл гэдэг чинь мөнх юм байна гэдгийг шинжлэх ухаанчид батлаад гаргаад ирлээ. Энийг одоо тэр олон зуун жилийн өмнө одоо бидний өвгдээд судлаад шинжилээд бүр энгийн ахуйд нь оруулчихсан байсан юм байна. Ийм зүйлээсээ бид нар одоо хаашаага болтох юм бэ? Тийм ээ. За ингээд дээрэс нь одоо тэр манлайллын одоо маш том одоо зүйлүүдийг тэнд хийжсэн байна. Магадгүй тэр үед том ардчлал байсан байна гэдэг. Ингээд бидний одоо хүс тэмүүлж байгаа болгон одоо таны сайн ярьсан ярианд бол бүгдээрээ бас ил гарлаа гэж ойлгож байна. За ингээд өнөөдрийн ярилцлаганд одоо манай үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн судалгааны төвийн захирал, за Чингис хааны дэлхийн академийн одоо жинхэнэ гишүүн одоо академич, за Чингис хааны гүн ухааны одоо Хөлөг-Баатар цолтой Дондгийн Төмөр-Баатар оролцож та бүхэнд мэдээлэл өглөө. За та бүхэн авах гэхийн ухаанаар хандаарай. За ямарваа улс үндэстэн бол өөрийн одоо үзэл баримтлал, өөрийн одоо үндэсний эрх ашиг, үндэсний одоо үзэлтэй байх ёстой. Энэ дээрээ тулгуурлаж одоо цаашдынхаа ирээдүйн хөгжлийг тодорхойлох ёстой гэдэгт бол үзэгч та бүхэн сэтгэл нэгтэй байхаа гэж бодож байна. Анхааран сонссон та бүхэнд талархлаа. Баярлалаа.